цэр хэмээн нэрлэгдэх бичил биетэн нь хотоод гэсний зам болон өтрээнд бага хэмжээгээр идэхгүй хэлбэрээр байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч эрүүл эмэгтэй хүний өтрээнд байдаг бичил биет гэж ойлгож болно. За гагцгүй ямар нэг эрсдэл хүчин зүйлийн нөлөөгөөр буюу биеийн эсрэг үс суларсан, ядарсан, дархлаас улдсан үед өсч үржин олж ирснээр өтрээний өрөвсөл үүсдэг. Өтрээний ялгац нь эдэм шиг, тарах шиг цагаан өнгөтэй болж хорсох, хуурайших, захнах мэдрэмжийг төрүүлдэг. За ялангуяа бэлгийн харилцааны үед гадна бэлэг эрэхтэн өтрээний үүдвч хэсэг хорсох, улайх, хавгнах шинж тэмдэг илэрдэг. Нөхөрчгөн насны 10 эмэгтэй тутмын 8 нь амьдралын туршид энэ асуудалтай тулгарсан байдаг. За ер нь нойтон, чиглэг, халуун, харангуй орчинд бөөгөн цэр маш урдан үрждэг. Өтрөө болвол бөөгөн цэр үржих хамгийн таатай орчныг бүрдүүлдэг. Хэрв бөөгөн цэрийн эмчилгээ эхэлснээс хойш 7 хоногийн дараа за танд илрэх зовир намдахгүй байвал та эмэгтэйчүүдийн эмчэд хандаарай. Өтрөөний ялгац нь